Ямар ч үсэн амьдрахыг хичээсээр байна. Баг багаар ч хамаагүй, өчүүх нэрж байсан хамаагүй, тийм амар том өөрчлөлт, твшилт гарахгүй байсан ч хамаагүй, баг багаар ч болов амьдрахыг хичээсээр байна. Магадгүй ямар нэгэн зүйлс хийхэд ч юм уу, үргэлжлүүлэхэд хамгийн чухал хэцүү үеийн зүгээр л хичээх байдаг баг. Зүгээр л тэр оролдож хичээж байх үйл явц байдаг баг. Ямар нэгэн зүйл болоод хийж чадлаа гэж бодоход тэр зүйл чинь болчихсон шүү дээ, тэ. Урт удаан хичээсний үр дүнд ингээд тэр зүйл чинь болцсон. Тэгэнгუთ тэр зүйлийг хичээхгүй оролдохгүй орхилоо гэж бодоход тэр зүйл чинь анханасаа болоогүй. Тэгээд ингээд байхгүй гэсэн үг. Гэтэ хамгийн хэцүү зүйл нь байхгүй зүйлийг бий болгох гээд ямар ч үсэн ирээдүйд юу болохыг мэдэхгүй тэр зүйлийг чадчих магадгүй, чадахгүй ч магадгүй. Гэхдээ чадахын төлөө хичээх тэр яг хэсэг үйл яг хамгийн тийм чухал хэцүү хэсэг байдаг байх гэж би бодож байна. Ямар ч үсэн бууж өгөх бол хамгийн амархан. Зүгээр л за буугаад өгчий гэд тэр зүйлээ дахиж оролдохоо болоод хийхээ болоод бүр мөсөн цухтаагаад алга болох хамгийн амархан сонголт байж магадгүй. Тийм болохоор одоо ч гэсэндээ ер нь бол бууж өгөхгүй гэж өөрийнхөө хийж чадах зүйл юу байна тэр зүйлүүдийг хамгийн сайнараа хийх гэж оролдож байна. Тэр зүйлийг заавал амар тийм мундаг сайнаар хийгээ том өөрчлөлт үр дүн гаргахгүй байсан ч ямар ч байсан юм нэг цэгээс нөгөө цэг хүрэхдээ шууд хүрэхээс илүүтэй эсвэл том алхмаар хүрэхээс илүүтэй ямар ч лсэн багаар ч хамаагүй тэр зүйл хөдөлж явж гинэ, урагшилж гинэ гэдэг л том амжилт байдаг баг. Нэг талдаа ингээд цогсон биш. Эсвэл гинт том өөрчлөлтийн төлөө ингээд алга болох биш. Зүгээр л баг багаар тэгж өксөж ижил нэг талдаа хүрч ямар нэгэн зүйл хийж чадах байх гэж би бодож байна. Гэтэ ямар ч байсан алдаач бай, онооч бай. Энэ зүйл миний зүйл биш юм байна гэж бодсон ч бай. Зүгээр л амьдрахыг хичээсээр байна. Зүгээр л яг амьдрахын төлөө юу гэдгийг мэдэхгүй ч хизээ нэгэн цагт энэ хэцүү санагдаж байгаа мэдрэмжүүд, энэ зүйлсүүд дуусаасаа те одооныхоос илүү дээрдээсээ магадгүй ирээдүйд одоогийн миний хичээж байгаа, төвчж байгаа бүх зүйл үр дүнгээ өгч магадгүй бах гэдэг найдалгаар ерөнхийдөө бол одоо хүртэл төвчж гин, чадлаараа хичээж гин. Миний ингээл бие өвдөл эмээ тэмээ асуудлууд байсан ч аль болох амьдрах гэж л хичээж гин да. Бүх зүйлийг дээр болгох гэж хичээж гин. Дээр болох үгүйн сайн мэдэхгүй ч ямар ч байсан багаар амьдрахыг хичээсээр л. Ямар ч байсан би депрешнд байж үсэн. Гэхдээ миний бодлоор депрешн гэдэг зүйл тийм ч амархан хүнээс алга болчихдог зүйл биш байх. Гэхдээ би яг депрешнтэй байх үед надад амьдрах ямар ч ирч хүч байгаагүй. Би зүгээр яг ингээ өдөржингөө орондоо хөвтөөд юу ч хамаагүй идээд уцаа ухаад ч юм уу те ерөнхийдөө надад бүх зүйл нэг тийм би зүгээр л амьдмааргүй байсан. Би зүгээр ингэж явж байгаа л өвчээсэй гэдэг ч юм уу яаж яж агаад байхгүй болчихсоо. Би амьдрахыг хүсэхгүй байна. Би амьдрахыг оролдохыг хүсэхгүй байна. Надад амьдрахыг хүсэх нь өөрөө зүгээр л надад тийм ирчүүч байхгүй. Би зүгээр тэгэж бус хүмүүс шиг босоод хичээгээд зориг тавиад амьдралын төлөө хичээгээд ингээд халаад үгүй талаад үгүй ч гэдэг юм уу. Тгий гэсэн ямар ч хүсэлгүй болоод ерөнхийдөө бол маш шурт хугацаанд ер нь бол 1-2 жил би баг ингээд юу ч мэдэж аваагүй, юу ч сураагүй би зөвөр өөрийгөө ингээд хайрцаглаад ингээд өнгө зүс алдаад таргалаад ер нь бол надад энгийн зүйлс хийхэд ч ирчүүж байхгүй зүгээр л нэг тийм амьдрал гэдэг зүйл бууж өгсөн учраас би дээрдхийгч өөрөө хүсээгүй зүгээр л энэ чигээрээ байсараагаа дуусаасаа гэж би хүсэж байсан. Өөрөө тийм нөхцөл байдалд би өөрөө орж үзчихсэн учраас ягаад ч юм дахиад тэр нөхцөл байдалдаа өөрөө очихыг хүсэхгүй байна гэх юм уу. Аль хэвчнээ мэдрээд үзсэн учраас ямар байдгийг мэдсэн учраас дээрээс нь би Монголд байгаа биш учраас гэр бүлийнхнээсээ хол байгаа учраас би энд хэрвээ уруудаад унаад тэгэх юм бол бүх зүйлс өөрнө. Монголд хахад гэр бүлийнхэнтэйгээ ядаж байгаа юм уу. Ингээд хичнээн надад те элдв хорвоо ертөнцийн зүйлс хамаагүйгээд орондоо бүгээд мөнгө төгрөг санхүү бодохгүй ажил хийхгүй сурахгүй юм байсан ч гэсэндээ би оршоод л байсан те орших боломжтой. Гэхдээ хүний газарт бол надад их боломж байхгүй. Би хэрвээ шантраад амьдрал бууж өгөөд юм уу амьдрах гэж хичээхэ болчих юм бол би ингээд дулаан байранд ч байхгүй идэх хоолч байхгүй хинч надад санаа тавихгүй зовхгүй учраас
аль болох бүх зүйлийг дээрдүүлэхийн төлөө илүү цаашдаа тэмүүлж ямар нэгэн зүйлд хүрч чадах байх гэсэн итгэл найдварыг өөртөө тавьж түүний төлөө амьдрахын төлөө үнэхээр хичээж байна. Гэтэ үе үе яалтчгүй тийм бодол орж ирдэг л дээ. Ер нь тэгээд яг нэг тийм чадхаараа хичээгээд болдоггүй зүйлс гэж байдаг шүү дээ. Үнэхээр бүх зүйлээ зориулаад хичээгээд тахт чинь үнэхээр болоогүй, үнэхээр чадаагүй зүйлс гэж байдаг. Тийм зүйл яг ингээл миний үнэхээр хичээгээд ингээд амьдрахыг хичээгээд ингээд зориод яг ингээд би бууж өгөхгүй гэд хичээх тусам яг нэг тийм болохгүй, боломжгүй, нэг тийм миний хичээл зүтгэл үнгүүдээд ингээд доошоо унах бүрт би буцаад ингээд бууж өгмөр айгүй их санагддаг. Гэтэ аль болох тэр мэдрэмжээ дарж аль болох бүх зүйл дээрдэндээ гэсэн итгэл найдвар аль болох тавихгүй байхыг хичээж байгаа. Ямар ч сан амьдрахын төлөө хичээсээр байна. Тэгээд ямар ч үсэн бууж өгөхийг нэгт бити тавьж бодосоо л гэж бодож байна. Бууж өгөх хамгийн амархан учраас гэтээ бууж өгөхгүй төлөө өөрийгөө хитрхийх бас хүчилж хэрэггүй, өөртөө цаг гаргаж өөрийгөө амраах үедээ амрааж туртай зүйлээ хийж амьдралаас гоё мэдрэх зүйлсээ мэдэрч өөртөө тэгэж зай гаргаж бүх зүйлийг enjoy хийж тэгэж байх тэр цаг хугацааг өөртөө өгөхгүй болвол хитрхийх ингээд урдах зүйлээ хийн ингэн тэгнэ гэд өөрийгөө хитрхийх завгүй байлгаад мэдрэмжээ хойшин тавиад байх юм бол бүх зүйл эцэстээ утга учиргүй санагдана. Тийм болохоор ямар ч гэсэн бууж өгөхийг нэн тэргүүн тавихгүй гэхдээ өөрийгөө хитрхийх хүчлэхгүй ямар ч байсан багаар чамаагүй урагшлахын төлөө. Тийм болохоор шууд бууж өгөлгүйгээр ямар ч сан за дахиад жоохон тэсээд үзье, яваад үзье, хэр хол хүрхийг нь харъя. Ямар ч байсан болох байх гэсэн итгэл найдварыг аль чадхаараа тавьж байгаа.